Яг бид бол одоогоор бид Төв аймгийн Баян Самын нутаг 8 хоонд гэдэг нэртэй газар ирсэн байна. Энд баг ах маань буюу нэвтрүүлгийн маань зочин маань харах хэрэггүй энэ худаг дээр атаа усалж байгаа гэсэн. Эртэл нь бол энэ хүмүүс унаг тамгалж чад хүрсэн аваад байжээ гэж бодож байна. Одоо хүйтэн тамгаар хамгаалдаг болсноос хойш 8 сарын их гаруугүй л ингээд айлууд унгаад хамгаалдаг болсон. Хуучны бидний нөгөө төлдөг буюу халуун там хайлмал тамганы үед бол сэрүү орсон хойно ялаа шумуул татарсан хойно унгаад хамгаалдаг юм бага. Сайхан дулаахан сайхан өдөр байна. За сайн байцгаана уу? Сайхан намарч гэнэ үү? Сөрөгч урт компани бүтээгдэхүүн. Энэ дотор бол хөөсөнцөр хайрцаг байгаа. 6 тамга хийсэн байна те. Тэгээ азотын ууршилтыг бол маш багасгадаг. Ийм утга энийг бол одоо айл болгон л ер нь авчирлаж байгаа үнийн хувьд маш боломжтой. За шууд ингэ блог хийлээ. За ийшгээ. За аль стадаар блог хэлж дугаар. Төв аймгийн Баян Самаас үргэлжлэж байгаа. Манай энэ удаагийн Цэцэн Монгол улсын алдарт байж Гүр Азрын Батард нах манай. За өнөөдөр унгаа хамгаалж байна. Унгаа хамгаалж байна үү. За 2026 оны наадмад отголсон байна. За магадгүй нэг ганц нэг одоо баг бэсрэг авралтаанууд л олж магадгүй. Тэгээд алдарт маань ер нь энэ жил хаагур хэрхэн наадуу. Би улсад дурлцаад улсад нэг даагаар намар тэгэл 20 гаргаал болт. Зүүн бүс рүү Сүхбаатар руу явуулаа. Сүхбаатарт дээдл нэг дааг 7-оор таггүй. Тэгээд 15-6-аар нэг үрээд таггүй. Тэгэл лээ. Сэлэн юу Эрдэнэт рүү манай хүү хагсын аваа явсан. Тийшээ нэг азар гаруугаар төгсөн 11-ээр төгсөн. Энэчлийн тухайд нөгөө хөрөмжийн гэдэг юм хэмжилтийн багаж өөрчлөгдсөн. За та хоёр хөдөл одогт азраг мартж байхад ярилцсан байгаа тийм. Бусад одоо бүсийн уралдаанууд дээр ч гэдэг юм уу. Энд чинь нөгөө бүсийн уралдаануудын зохион байгуулалт хэмжилтийн тухайд юу ямар хөө бодолтой байгаа вэ? За улсын наадмын хэмжилт гэвэл уг нь эхлээд их ашигтайхан болж байсан. Сүүлд нь тэр нэг хойдлынх нь ордог юм нэвтэрцгээс сүүлдээ зүгээр хуучнаар яав хэмжүү. Уг нь тэр хэмжилтэнд байж бол өөрсдөө мордоо хөтлөөд оруулж байгаа чинь бас зүгээр л юм лээ. Тэг яг хөдөл одох цаа хэмжилт нэг өөрсдөө хөтлөөд орж байгаа нэг талаараа сайн боловч нөгөө талаараа тэгэл нөгөө морины хоол цаг одоо уучийн хөдөлмөрч маш нарийн штэ тий. Морныхоо хоолыг тохируулан цагнаар бүх хөтөлбөрийн дагуу бэлтгэсэн байдаг. Энэ жил бол бас нөгөө одоо тоолсон хугацаанаас бол нэлээ хоошлж нас болгон мордчихсэн. Тэр нь одоо нэг уяачийн уяас ойлго гэдэг юм уу тухайн өдөр уралд ийм хоолн дээр л ингэж уралдандаа гэсэн тооцоогоос алдагдуулсан болов гэж бодож ирсэн. Ер нь одоо энэ хэмжилтийн энэ нөр уралдах асуудлыг ер нь яавал яаж зохицуулах боломжтой юм шиг санагддгийм бэ та өөрийнхөө бодлого хаалцаж хойлоо хадаа ирчих хооронд. Олон зэрэг хэмжил бас хурдтай юм л гэж бодлоо. Яг хөдөлж орж байгаа тэр процесс юу хэмжилтээ. Тэгээ тэр энэ жилд 2 юу байгаад нэг болохгүй болохгүй л байгаа юм шиг л. Монголын анхны онлайн малын эмийн сан Мандаа эцэг юм байна. Та захиал бид хүргэн 7720 1010. За энэ ямар азарганы адуу оруулах гэдэг ингэж байж байна. За энэ карет гэдэг цэвэр азарганы адуу. Азаргын хойно авалдсан нэг секрет азаргын нэг үрийн төр алгаал гаргаж байгаа. Англи азарга. Англи азарга. Тийм юм шиг байна. Сая тамгалах гал авчирчгаал одоо ингээд нэг үрийн төр алгаа гаргаж байгаа. Унагын тамгалгаад хурдтай ч юм уу. Зөөл. Зөөлөө. Анаа хүл ихтэй байна өө. Энэ бүлтэй байна л тэ нэг хүмүүс дээрээ. Морь унжах одоо морь унах нь эрүүл эмчнэр ярих нь бол биеийн бүх булчингууд ажилтдаг эрүүл мэндийн талдаа өндөр ач холбогдолтой юм. Монгол орчууд бие хаасаатай тэр ясаатай байдаг байсныг бол морь унжижсэн яг шүү гэж ярих юм билээ. Тэгж ярьдаг яриад. Ер нь морь унжижсэн хүүхдүүд ч тэр одоо морины хасагдал нэг 15 6-аар хүргээл 16
15 6 орохоор нэг өндөр болчихгоо. Тэгээд 16-аас хойш 17 нам болохоор суг өсдөг шүү дээ. Тэр нь бол одоо би морьтой холбоотой л гэж боддог. Тэгчтэй. Хэдийгээр монголчууд бүгдээрээ л одоо унаг тамаалах зам үлийг мэддэг, дуулсан, сонсон байсан. Сүүлийн үеийн бас хүүхдүүд маань төдийлө хараагүй гэдэг юм болов уу? Нэг бас харуулъя да гэж зорж байгаа. За. За тэгээд унаг тамаалах. За айтайхан барьж аваа шүү. Нэг л боголт. Нэг л боголт. За одоо нэг нь унаа. Нэг гайгүй боголтдаг л боголт. Энэ одоо унганы хөлийг хадгаар удаг. Хадгаар л байгаа даа шүү дээ. Энэ одоо зөөлөн гэж тэгдэг. За зөөл өөр бэлэгдэл байна уу? Өөр бэлэгдэл одоо тэгээд яг унгаа хүндэлжил бас хадгаар боож байгаа нь. Тийм. Хадаг өөрөө бэлэгдлийн чанартай тий. Тэгээд бас нөгөө тодорхой хэмжээний яс үлдчихэж байгаа учраас тэгдэг юм болоо гэж боддог шүү дээ. Тий. Энд бол яг дандаа л унагтай гүнүүд ах шиг байна тий. Уяам юунууд яригдахааргүй юм шиг байна. Сайн гүнүүдээ бас зэр дазрах юм уу тэр нь? Хүрэн зэр дазрах юм уу? Хүрээ халзаа заргаа. Хүрээ халзаа зарах юм. Энд гэхдээ халзаа унаг байхгүй. Энэ жил тэрний төл гараагүй. Тийм дандаа борын төл байгаа юм. Тэгээд 50 адраны төл байгаа. Энэ хонгоргүй бол энэ хонгор уу? тий. За. Энэ довдон болж ирээд баян сумын саарлал дарахтай байсан. Тэр саарлал дарганы төл гүнээс гарсан. Буянтайг нэг 50-тай ламааг нэг 50-тай хулаа зар байдаг. Тэр саарлын төлгөөг, саарлгөөг буянтайг нэг 50-тай. 11 онд улсад харигдуулжсэн тий. Довдон болж иргээд. Тий. Саарлал. Шүдлээ харагдаад, хязаалаа харагдаад. Соёлын төл юм уу? Тий, төл гүнийхэн төл байгаа. Энэ тогтохгүй нэ жоохон тогтоож байгаа бичгүй. Нөгөө хүмүүс надуугаа харна гэж загнаад өндөө шүү дээ. Энэ харахгүй манай энэ дөөгийн гүү байгаамаа. Увцаахан ч юм бол буулыг бол гаргаад өгдөө. Яам тий. Энэ эрлийн хөрөнгөө энэ болохоор зэрэг бас энэ үү? энэ хөрөнгөө нэг халтар азраг байсан ба манай цэвэр азраг. Тэрний төл байгаа энэ. Зөөл. За бужигноо. Зөөл ягараа. За одоо энэ ингээд машиндаад бас хэсгээ одоо тамаалт хэсгээ гараад аллаа. Эсэй. Болтой юу? Зөөл. Наад чи ямар гоног байна? Энэ хонгор гүнэх үү? Зулаахын гүнэх шүү. Зулаахын тамах шүү. Доогийн сансаач тийм налхаар амжигээр зарим гүнүүд их хорон болсон. Энэ алхнаа явж байгаа тийм. Аль. Тэр юм уу юм уу? Тэр. Нэ хаацж байна. За ажгараа. Ажгараа. Энэ барихгүй ногнод байгаа юм байна. Эрдэнэ. Энэ ногоно. Барихгүй шүү би. Ой. Тэр ингэж одоо феридэж угаахгүй юу яад юм бэ? За. Наати юу нэ? Тэр үед юу н одоо таны үед бол одоо яаж унгаг ямар үе байдлаар хамгаалдаг байсан? Өдөөс нь дэлэнд унаг барьдаг байсан ч тэр үед чинь. Тэгээ дэлэнд л юугаар нөгөө халааж байгаа л дардаг байсан. Агуу нөө сааж ахт нь тий. Тий. Түү сааж ахт. Тэгээ ганц нэг эмнэг. Энийг усаарай. Энэ коптом уу? Ингэж. Да. За. За хамаг тасан бол. За. За нарсан тамга манай Эрдэнэ хоёр гэдэг тамга. Ийм тамхтай адуунууд хэр хурдталж байна? Яаж яаж? Арлан тамхтай адуу юу? Арлан тамхтай адуу би одоо яг өөр дээр яг өгч
гарч байгаагүй. За. За тамган бодлоо. За та өглөөнийх нь юу гах вэ? Тэгээ. Би авчих. Барж. За би авч. За. Наач их цаваа. За энэ Хацгаж үзэж байгаа. нөгөө хүний момослын Ган зэрэг гоё. ганц холдор бэлх холдор. Ганцраг адууны холгүй гэдэг энэ одно манай дүү их ин авс урьж авс. За. 90 юм байх шиг байсан те сая. Тий. Өөрхөн цаваа нэг байна. Энэ ихэн дахин 25-тай гэдэг шүү дээ. Холгүй байгаа байдаг. А тэгээд ийм итгэхэд байж байгаа юм шүү дээ. Хацгаад хэлсэн шүү дээ. Тэгээ яахтар. Дахин цус орцын нүчид холдогцсоноос уйхад их сайхан юм зүгээр идэг. За хоёул нэг зөөлөн байж байгаа харуулчих юмсан. Нөгөө За тааж байж байгаарай. За та түр буулахгүй байж байгаарай. Би нэг 2 гоо харна. Энэ холгүй байгаа. Аль Энэ холбоо? момослын тамхтай энэ холгүй. Саяны хол болгоны их. За. Тэр цаатлаар нь яваад байна те. Тий. Дэш энэ хондох шиг тамхтай. Энэ 12.5 юм уу? Тий. Энэ арын тэр хэрэг бас дахин стайл гэж авсан. Аль хэргүй. Ард нуунулаг байгаа. За би шээ зөөлхөн гаргачих. За зөөлхөн цагаарч. За наа төрүүлээ явж байгаа тэр. Тэр урд явж байгаа. Хойшоор нь хамар цагаан юм байна. Хойд юм бэлэвсэн юм байна те. Тий. Тэр халтар баацыг барьж авч юуг нь ягаарай. Ногчны аваарай мэдээ. Энийг код Нөгөө нэг юу яасан? GPS авсан уу? Тэр тусаа. Тэрийг одоо энэ зүүж гаргаж. За яах вэ? Гэ золооны нэг хөрөнгөө байгаа. Тэр хөрөнгө нохтой мөлийн хөрөнгөө байгаа. Энд дэсгэр штэ. Мөлийн хөрөнгөө 90 нохтой байх хэвээр. Зулаахан. Тэрний унгыг барайгүй санаад байна. За таас битээ богоол яагаад би хараад тах. Тамир юм байна. Гооч. Энэ танаа дээдсийн тамгуу. Тий. Хаа зогсоод байгаа юм уу? Тэр хөрөө оног. За сайхан байна. Тамаа тасан юм. Сайхан байна. Үндэсний өв соёлын дүгэн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани. Гэрэл зурагт хөлдөөгч, утас, гэр интернет, угаалгын машин. Энэ бүх юмыг тасралтгүй ингээ ажиллуулах гэж энэ 200 тог гаргадаг Power гэдэг бүтээгдэхүүнийг авдаг гэсэн үг. Цэнгийн тэгж доош нь толтойгоо зүг холбож байгаа учраас унахгүй гэсэн. Дангаар нь ашиглахад бол нэг 8-аас 10 12 цаг. Аялал зугаалга ойр зүрийн жижиг шажиг хэрэглэн дээр 3-5 хоногийн хэрэгцээ хангалттай. Монгол улсын алдарт туяж Эрдэнэтийн Баянзүл ах маань одоо ерөнхийдөө энэ дээр яг сая ногоонд гарахтаа энийг ингээ авч явсан. Чи надад хаал би тэд ер нь танах руу ирсэн шүү дээ. Дандаа улсын үйлдвэрийн 1 жилийн баталгаатай сайн загваруудыг худалдаалж байгаа гэсэн. За одоо энэ ямар азарганы адуун дээр ирж байна вэ? За энэ уран хэрэг гэдэг нэг 75 та азар байгаа. За. За их том юмд нэг хахт ороогүй. Манай Гамбаа манлагийн адууны юм байгаа. Бандгаан дүү Гамбаа манлаа шүү дээ. За тий. Тэрнээс нэг дэв авчихсан. Тэгээд. Энэ азарга юм уу? Уран эргэж энэ сартын азарга. Тий, энэ хэрэг азарга. Энэ юуны 75 те? Энэ их тал нь бас нөгөө бандгаан нэг шарга үрэх хурдан байсан ойрогдоод ирсэн. Одоо 2006 онд байна. Тэр шарга азарганы шарга үрээний ихчгүй дүүгнээс гарсан. Тэр шаргууг одоо энэ Гамбаа муллаа наагаад өвтөг хоёулаа нэг цэвэр азарга очроод тэр шаргууг тавьдаг гарсан. 75 та азарга байна. Энэ жижиг сажиг наад нь нэлээд дайгцаа. Хойд модчихад. Тийм ээ зүтлээ хөтлөө те. Тэгээ азар тавьчаал айгуу тустай азар тавьчихдаг. Төлүүд нь яах вэ? Төлүүд нь нодны урьдчилан гасл гарсан одоо нэг шүдлүүрээ энэ жил нодны сүнг даг зам үзлээс энэ жил шүдлүүрээ дажгүй давхгүй лээ шүү. Тэр шүдлүүрээ одоо энэгээр байна уу? Энд байна. Энэ бороо. Энэ бороо юм. Энэ бороо шүдлүүрээ. Их нь юу ах вэ энэ? Их нь энэ манай дугаараа тод болоо яач адууны боргоо гэдэг. Банк борынх нь их төлөгээд 50-тай боргоо гэдэг. Тэрийг энэ 75-тай даруун зуралгаал энэ гарсан. Энэ Батцэргийн намхтай энэ дээр шүдлүүрээ манай энэ хэн авч ирсэн. Дэлгэр сайхан
Хөдлөөрөө аваад. Ямар дэлгэр сайхан. Фижагийн дэлгэр сайхан. Энэ зэр дээр соёлоор. Наатын хамарцаа зэр савсан те. Энэ жилийн уралцсан мөн. Энэ жил бүсэд аваа явсан. Тэгээд бас ханаагаад ерөөсө болж өгөхгүй. Наа чи ерөөсө өвчөөлч болж өгөхгүй. Тийм өжиг үлдчихүү. Энэ уг нь ноднон би уях гээд бас чадаагүй норбол дээр имчлүүлээд тэгээ сайхан болсон. Өвөл сунган дээр 3 сунган дээр нэлээ зайтай өнгөлөд ирсэн. Хаврын нэг морны ажилгээд сунгаддаг тэрэн дээр. Тэгээ 100 яах гэсэн уях гэсэн ерөөсө болж өг. За өөр ямар одоо энэ жилийн уягцсан адуунууд гэж штэ тий. Тэр халд өөрөө манай уянти адууны өрөөгөө энэ. Энэ үү? Энэ халд өөрөө. Хиний адууны гэсэн бэ? Энэ нөгөө уянти нэг араб халзаа зураг байдгийг. За. Тэрний хүүхэд байгаа. Энэ зүүн бас наад чинь давгуул байгаад байсан. Тэгээд бүсэд 20 дээр ирчүүд. Энэ хонгор мөр оноох адууны мөр байгаа. Тэр цаатлаар орж байгаа юу? Тамахгүй юм уу? Тамхтай юм уу? Тамхтай оноохын тамхтай. Мань харагдахгүй л байна одоогор бол. Энэ нэг савар болчиход байгаа шиг байна. Хай. Яа. Энэ хонгор мөр оноохоос нэг хэн аваад Эрдэнэ бол дэмч. Хан дээр ч Эрдэнэ бол дэмч ядуу байдгүй. Гүйг. Тэрнээс би авсан. За. За энэ хонгор мөр маань ямар удамтай яадаг өргөлээ? За энэ оноохын адууны араб халзаа зургийн төлөлгсөн. Тэгээ манай энэ Эрдэнэ бол дэмч авч байж байгаад хязгаалуураа манай зулаах авсан. Зулаах аваад бас нааданд гайгүй тоххой байгаа маа. Энэ жил улсад 10 үедээ тагсан 10 арабын 50-тай юм байна. Тий. Одоо тэгээ юу гэсэн үг? Хавчиг мөр гэсэн юм уу? Соёл мөр юм уу? Хавчиг мөр. Одоо 107 болох. Энэ жил хавчиг. Ийм монгор мөр байна. Энэ бас юунд аранга өндөр улаанд 100 жил төрүүлээд цаашаа тамирын 100 жил төлөө бас төрүүлсэн гэсэн. Хонгор морны давуу талууд нь юу вэ? За араб бол нөгөө төвчээр халтуужтай Суудгал мөр байгаа. Энд голын бэр ихтэй. Харсаар мөлөө хаана. Энэ суух юу гүйл мөр байгаа. Арай айжуудад идэв шүү дээ. Гараа алдаад байна уу? Тий. Баг ахын энэ зүүнний үйсэн уяа мордууд байгаа. Уяа тавигдсан, наадамд бас уяа тавигдсан мордууд уяа алдраад ингээд жоохон форм алдсан байх үед нь танилцуулж байна. Гэхдээ яг нөгөө 100 уягдсан мордууд гэдгээр нь. За энэ ямар удамтай ямар амжилттай одоо вэ? За энэ бахтар тодынхаас л манай энэ дэлгэр сайхан дүүх авчирсан. За Монгол Улсын алдарт байж тод манлаа байж Төвдөн жааждын Басаргийн одооны тий. Тий. Шүдлүүрээ авчираад их хорд байж байгаад хүүхднөө очиод хүүхдгүү нэг төрүүлсэн. Урьдчны хязгаалуураа уягдаг өнжтсөн. Энэ жил соёолуураа уяад хавар хурдан байсан юм аа. Тэгээ энэ жил хойшоогоо юу руу явуулаад Эрдэнэт рүү явуулаад тэгээд ахтар болж өгөхгүй болохоор мордуулаач. Үеч. Ханад илрээд бүр хүндрэхээр бүр явж чадхаа байж байгаа ч. Говьлаад. Тэгээд аваар хойшоогоо гэсэн чаар нь сонин говьлаад байна гэхээр тэгээд мордуулах. Давуу буюу уяхад одоо давуу талууд бас ямар зүйлүүд байна. За мөн сул талууд ерөөсө хөлийн хортой ер нь бэлэн давхалтай одоо зөөлөн аргадаж тэгээ жоохон амрааж явах юм байна тий. Зэ ногооны одоо ирэх жилийн хавчиг. Тэ энэ жил хавчиг азрах. Таны ер нь бас энэ жилийн найдвар хүлээлгэжсэн мордуудын нэг тий энэ ер нь нэлээд найдвар хүлээлгэжсэн одоо. Энэ жил гайгүй яачих гэсэн бас олж өгсөнгүй. За энэ таны уран хэрэг дадраны төл байгаа. Энэ зулаах хэл унгаад байгаа. Энэ ихийн дуграам тодоос авчихсан. Банкурын төлөгдөг хаа 50-тай гаргүй. Тэрийг нэг саяны уран хэрэг 75-тай дарамт хураалгаад энэ гарсан. Энэ харин нухаж явахад харин гараа даахар юм лээ. шүдлүүрээс тий. Шүдлүүр. Ойтны гайгүй хязгаалууд болчихлооч доо хэмжээнд ордог юм. Хордол байж энэ. За энэний нөгөө одоо ийм баг адуун дээр ч нөгөө хайрцаг сав тэнцэл гэж ярьж болно үү тий. Адууны амтом дээр нь. Энэ зооны махыг жоохон болгож ирж байгаа бол тарганд айхтар давхал гарч ирдэг шүү дээ. Нэлээд ингэрч үжил явдаг.
Энэ зооны мах их асуудаг юм аа. Ер нь энэ зооны мах яаж барддаг юм бэ? Яаж нэмгэлж өгдөг юм бэ? Яг тэгэл бас их хамаагүй ширүүлж болохгүй. Юугаар л тараар хангараар л ганц нэг тартай үйл зүгээрээ. Та бол ажиллаар нь. Ажиллаар нь л. За тэгээ яг уралдахын өмнө бол нөгөө шавшиж мавшаад янз бүр болгодог юм шиг. Өөний чинь бас тэгэл шавшдаг шүү дээ гэл. Архаар шавшаал явуулдаг тэгээд архаар шавших зүгээр л гэдэг юм шиг л. Энэ ер нь яагаад адуунуудын зоо бариад идэх юм болоо? Энэ арьс усны өөрийнх нь онцлог байна уу? Эсвэл өөр одоо уяа хүлээб формд ороод ирэхээр тэгээд идэх юм уу? Гэхдээ өөрийнх нь адууных нь өөрийнхөө онцлог байгаа. Арайхтай, чангатай уяатай. Шоколад самрын төгс бослох Obviously Jimmy Nutty Crunch. Тийм вонго зэрдэг нэг зэрдэр байсан. Ямар зэрдэ? Вонго зэрдэгэд. За. Вонго милендийнх нь үедээ чи 14 5 онд вонгоны уралдаанд уралдаад хөрвүүлж ирсэн нэг зэрдэр байдаг. Тэрний эгчгөөгөөс гарсан, гүүнээс гарсан. Буйнт одын нөгөө араб халзаазар байдаг. Тэрний хүүхэд байгаа. Шүтлэн хязаалан хэдэн настайгаас авчихсан? Энэ шүдлэгээс ажиллуулсан. Шүдлэн дорнод бас нэг материалын байтай нэг юунд дорнод ямар гэлээд тэр нааданд цэрвлээд бас нэг хоёр нааданд дайрагчаа тэгээд өнгөрдөг хавар авсан. Намраа гэдэг нэг залуу байд юм аа. Буйнтер мөрөлдөг. Тэрнээс л авсан. Одоо хэний нэр дээр болж? Одоо энэ зулах нэр дээр. Араб нь арай жоохон гараа даах үс байдаг. Хамаагүй илүү. Илүү бах тий. Тий. Жоохон хөл удаа гараа л удаантай бах. хөлийн урдтай бол за наач яг вэ. Наач байдсан шүү дээ. За одоо нэг ахтар юм нэг алгаа даа чи. Одоо гайгүй юу? Уралдахаас уржины хоол гэдэг байсан дээр үед одоо уралдахаас өмнө эргүүл байлгах нь хамгийн гол болоод байна. Ханаа там янз юм хараад. Тэгэхээр наадах таны үгээр бол нэг уяач эрдмээс илүүтэйгээр гадны нөхчин зүйл илүү их нөлөөлж ин гэсэн үг. Харин. Тэр эрүүл байлгахад нь одоо яаж анхаарах вэ? Эрүүл байлгахад нь тэгэл одоо тэгэл болжиг бол одоо олонтой нийлмэргүй санагддаг. Тэгэл ерөөс энэ хөдөө байгаа цэврийн гүнүүд гэж оруулж ирэл тэр хөдөө байгаа дуунууд ч угаасаа өөрийнхөө дахлагаар явж байгаад ханаад нь илэрхгүй байж байгаа л нөгөө энэ адуунууд одоо уяа адуунуудтай ханаад хөргөж байгаа байхгүй. Тэгээд эдгээр уяад одоо эрүүл байгаа яг ингэж байж байгаа үед бол мэдэгдэхгүй шүү дээ. Тэгээд уяад жоохон юугаар би юу алдагдаад ирэнгүүт ханаад нь илэрэл хурдан байсан цаахлаан суларч үйдэ. Ер нь одоо юм ачаал аваад уян бэлтгэж явах үед адууны дархлаа унах уу? Он. Тэр ахлагын сайн дэмжингээл янз сүүлийн мөх юм биш тэгээд болчихгүй л. Та ч ер нь хэдэн байс эхлэмээр байсан юм бэ? Би ч одоо 2000 оноос л анхмаар үж эхэлсэн шүү дээ. Тэрнээс өмнө дандаа л адуунд явж байсан. Боцлогч нэг морин төрөлгөө адуутай уяач байсан. Тэгээд тэнд морин төрөлгөө уяач нэг 2 жил гарна хийсэн 2-3 жил шахав. Тэгээ байж байгаад мордны адуучнаар ороод мордны адуунд манай энэ Гамбамлав дээр тавьж илээ да. Тэгч 26 тай залуучууд. Систематик онох марттай л тавьж илээ. Тарган морд адуунда байлах гэл. Хавар болохоос ч нөгөө адуу тураад ягаад гэхэд мордоо ойлаа хувааж авна. Тарган мордоо хувааж аваа тэгэл. Мордгоо бол тэгэл мотоцикл тэр үед чинь байханч байсан л да. Очлох. Чи яах нь? Бандга хоёр нэг мотоциклтээс өтөс тэгээд мотоцикл олдохгүй морол адуунд явдаг байлаа шүү дээ. Тэрнээс хойш 2099 он хүртэл би мордны адуу молж байгаад 2000 онд
2001 онд мөр үйж эхэлсэн миний хавар. Батхуу дараагийн мөрийг эхэлж ирсэн. Талманлаа Батхуу юу ч. Тэнд анх мөр үед бас яг гайг уралц. Хонгор мөр амуучулээ даа гарагдаад. Хармаар амшин танилцсан хин бэ? Хувь төгөлдрөө. Хувь төгөлдөр хэдэн настай? 6 настай. Хувь төгөлдөр морь өнд юм уу? Энэ үдэлгүй. Морь ногд хэлдэг. Яа. За яагаа байжсыг. Тэгвэл та чи анх морь уягтаал нэг жоохон цустай гэдэг юм уу? Одоо яг энэ цаг дурлж байгаа алуунуудаар анх тадлах байсан биз дээ. Тойруулга адуу ч юм гэхэлэр. Тэ, тойруулга донд байхдаа яг л адуу живжсэн. Тэрнээс хойш 2000 онд 2001 оны хавар л энэ уяачаар Батхуусад живжсэн. Яг хүний тэгээд уяад уйцсан адуу байхад хэцүү. За мэдээж хариуцлага бол ярих байх. Эсвэл нэг талаар уяа нэмэр имхэрсэн Тэгэхээр хордон цаа дуул тэгэл болно л та. Тэгвэл ерөөсөө морь уйсан жилээсээ шууд тайраг аваад. Тэгсэн. Амжилт үзүүлээ. Мам. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд одоо 26 он гэж үзэхэд 25 жил Монгол төрийн наадамд байсан хөдөлгөөн оролцсон. Бас юм төрийн зарлагтай наадамс хичнээн арга төр өгсөн байдаг юм. Тийм 12 байдаг. 13 байдаг. 13 байгаа хаа. Улсын наадамд үлээ. Тэр хонгор морийг амуулуулээд 10 онд Довдон болж ирээ. Тэгэл хонгор морийг соёл үрээ бас амуулуулчихсан. 17 онд мөнх цэргийн хол морийг өмж бас улстай амуулуулсан. Тэр үе би бол одоо тэрийг яг хол морийг аригдсан жилийг мэдээд байгаа. Тэгээд улсын наадамд чинь шижрэг гоолтай нэг залуу байсан мэт. Тэр боргыг бас улстай аригдууллаа. Улсын наадмын аригч нэг дааг нэг аригч байсан нэг 4-5 байдаг ах шүү. Дээд нас нь галсан. Довдон болжрогоо хоёр ч ямар тохиоллоор нийлж байнасан. Бид хоёр яг бай Довдон болж гэдэг хүний морийг уг нь манай бад хөргөх дашруу гэдэг ах уйжсэн. Тэр саар дүрийг шүдлэн авчираад одоо нэг Баянгарын зураач болдоо шүү дээ. Аашин натал. Тэ. Тэр хүн чинь хинтигээс тулаг гэж өгнөс тэр саар дүрийг шүдлэн болох хавар нь авч өгчээсэн л Довдон болж. Тэгээд дашаах уяад улстай аригдаад хязгаарлал уяад бас аригдсан. Ихмэр өмнө эдэг юм аа гэж яваач ярьж идэг юм л та. Тэгэж бодогддгоо салны л хөө. Мэдгүй. Одоо тэгэл их нас сан тахгүй бол тэр жилдээ бас мөр дагаад бас гайгүй тагтдаг шүү дээ. Хонгор мөр улсад аригддаг жил чинь тэр нэг шар газарч бас хордон байсан. Тэр чинь 11-оор тагтж байсан. Хардан бугаадууны нэг буурлаар 9-оор тагтж байсан улсад. Нэг хонгор алдан мөр нэг унааны гэдэг нэг хонгор алдан мөр хавар унж байгаа уйж идсэн ба тэр чинь улсад 15-аар тагтж байсан. Тэр жил сайн тагтсан шүү дээ. Төврөнга аймгийн наадамд бас нэг харазраг шиж өвчлээ. Өөрөө одоо ачаад төрүүлж байсан юм. Харазраг загал морилтер, шарга удам морилтер. Өрөнгө аймагтаа төрүүлж байсан. Мөнхцөргийн хол морь юу ямар хаад байсан бэ? Тэр чинь янз яддаг шүү дээ. Хүн харахад нэг хурдан гэж хэлэхэргүй жоохон жижиг. Бас уяа дааж байдаг л адуу байсан. Анх өвл надаар уйлаа гэж ирээд. Тэгээ очиж үзчихээ. За чи сайн унаад идлээд тэгээд эдлсний хонч авъя гэдэг. Тэгээ нэлээд унчлаа гэдэг очиж авчихсан. Нэлээд ингэн болгоод нэлээд тураацсан. Тэгээ нэг хоног зогсоогоод 10 хоног зогсоогоод хажиг ойжтал нөгөө сая төгрөгийн бац дууралдаа болно гэдэг. Тэнд оролцох болоо. Тэгээ сунгаанаараа дажгүй тахгаад энэ воёд төр ванга дэрж Батхуйд урагч мөр сонгодог гэж. Тэнд тагсан өнгөлж ирсэн. Тэгээд $1000 сая төгрөгийн бац дууралдаа төрүүлээд. Тэгээд тэр зуна улс дам үзүүлж байгаа байхгүй. За энэ цагааны зулхуу гэж үеч мөрдгийг хэдийн үеэс ям үйдэг болсон. Та хоёр юу ямар учир тохиолдороос ер улсын ганцаа нийлэх, зам нийлэх гэж нэг том юм байдаг юм. Тэр чи 19 оноос хойш танилцал ганц нэг одоо очиж уйлж ирсэн.
Тэгж жагаад нэмээд тэгэл айхтарч одоо яахгүй тэг ганц нэг юм адуу нэмж авъя гэдэг. Тэгэл одоо нас л нэг штайхан болж байна да. Тэрнээс өмнө урд жил бас шийдлүүр харагдсан шүү дээ. Бас энэ Батгуугийн адууны тэрфэтад хөр азраны төлөө шүү дээ. Батгуугийн тэрфэтад гэдэг араб базар байсан тэр хүн харахад бол нэг араб гэж хэлэхээр толгой харих урттай. Ондог азар тэрний төлөөс сайн тахиад шүү. Харин тэр сайн байсан тий. 2 жил Нийслэлийн төлрүүд 4-2 гараад дөрүүл орлоогүй яа. Тий. Хонгорол дөрөв, Волжик хонгорол дөрөв. Өрөөрэ энэ борчмос шидлүүрэ бус дайрагдсан шүү дээ. Түлэрэгт. Баянгарын бус дайрагдаад. Өөрийн нэртэй адуунууд юу нь яаж авч ийнэ? Хүний юмд л анхаарал хандуулаад. За тэгээ хүний юмд л анхаарал хандуулж шүү дээ. Өөрийн хаах бай тэгээд. Айхтар яах юм алга. Яг нэг адуунууд бас айгуу маягтай л шүү дээ адуунаас. Биш сүржил ааж үйс удаа айр сүлд ийсэн юм шүү дээ. Тийм усын алдарт гэхээс илүү баараггүй л гэдэг юм. Би тэгээд эргээд бодглохоор ер нь баараггүй гэж усын алдарт цолтоод өчнөө л олон зуун хүн байгаа даа. Баараггүй гэж нэртэй хүн ч нөх олон байдаг юм шиг санагдаад. Тэгээд баараггүй гэдэг үгийг бодглохоор ер нь одоо муухан шагналаас үнцэнтэй юм шиг. Ялангуяа эр хүнд бол одоо нэг баараггүй гэдэг нэр бол одоо бат хэлсэндээ байх, үнэнж байх тухай гэдэг юм уу, ер нь голчтой, нуруутай гэл их л том үнэлэмжийг өгөөд ах шиг санагдав. Энэ баараггүй гэдэг нэр их юм гэсэн. Ямар тохиолдол өгсөн нэрээ? Мэдхгүй энэ одоо дуграа одгорл муулаа австрал өгсөн бах та гэж боддөө шүү дээ. Энэ зүгээр хувь хүнийхэн тухайд баараггүй хэлсэндээ байдаг гэсэн санаа юм уу? Эсвэл одоо адууг баараггүй мэддэг дээ гэсэн санаа. Хувийнх нь л юу бах. Тэгээс адуу айхтар баараггүй мэддэгтэй жишээ бах л та. Баараггүй нэрэнд бол дуртайх те тань таалагддаг баг. Яг уу тэгсэн. Баараггүй баг л гэж хүмүүст хэлсэн. Тэгдэг амдаа ч одоо яатан чи яагаад баараггүй гэцээ гэж боддоо шүү дээ. Тэгвэл дуграа хантраас л асуух хэрэгтэй юм байна. Дуграа одгорл тодын хэдийл яс юу бах та. Та ч эцэг гэхээс хэдүүл юм бэ? Бачлах Монгол улсын манлаа юу? Та улсын ТV-хээс долоола. Одоо бачлах чинь дээрээс 2 дахь юм байна. Тэгээ манай 2 ихч байна энэ чинь. Тэгээ би доороос 2 дахь. хэдэн хүүтэй айлын тань? 2 л хүүтэй айл. 2 хүн хоёулаа морь. Хоёулаа мөр 5 охинтой. Нэг айлын хүү хоёулаа морь, хоёулаа бас төрийн цал хүртнэ гэдэг бол мэдээж энд одоо 120,000 уяач байна гэдэг байна шүү. Ер нь Монгол эр хүн болгоно ялангуяа хөдөө амьдардаг бол ямар ч байсан л нэг өдөр нутгаан залах бах тийм ээ. Босоор сайжтай. Босоор сайжтай хүлээд. Тэгж үзвэл бүгдээрээ бас юм төрийн цал гэдэг юм уу? Монгол улсын ерөнхий төсвөрийн тэргүүнээс юм цал гадаад байдаггүй л байна. Ахыгаа дагаад л уяж болсон уу? Тий, би ч одоо дээрэн сумд 8 төгсөөд хөдөө түрээс юм бол гэж үгүй болсон. Тэн дээр түрээс юм бол авчаал байж ирсэн. Бочлох. Тэгэл тэр надад анх тэр харцагвар гээд улс нэг харагдсан, 2 ч харагдсан тийм бормор их барьдаг бол. Их томоод гоё мордч энэ дээр шиг өөр хөлөө өргөжж нэг мордж байгаа юм чи. Энэ ойрхон 1 км 2 км явуулаад ирээ боолгол. Дараа нь тэр манхаа алдсан гэдэг нэг гоё алдсан мөрийг оноо. Тэгэл анх тэр тойруулгын том мордын дээр морд үсэж байлаа. Тэр зэгээс хойш сайхан буян тус яах вэ? Адуу их таглаа. Адуунд их явсан. Тэгээд дэвлд нь уяач болоод одоо алталдаг л мөр ял явчихна. Бачлаагч морь уях тухайд бас гарна. Заа сургах тухайд мэддэг чаддгаа хуваалцах тухайд бол уяачдаг тэргүүлдэг. За Монгол улсыг нөгөө өөрийнхөө мэддэг чаддаг хуваалцах тухайд нөгөө залуу уяачдыг сургах тухайд хануур хатгуур заах тухайд Монгол улсыг хэдэн ч удаа тойрсон юм дээр ер нь очиагүй аймаг сум бол байхгүй бах. Тий. Ханах хатгах талдаа бол бас толгой уяачдын нэг бах. Ястай нөгөө айргийн 5-ыг нэрлүүл тэрэн дотор орж ил явах. Та тэр талд нь хэр суралцсан байдаг юм бэ? Би ч одоо хатгадгүй шүү дээ. Чиний хатгуул зүгээр дээ чи. Чиний хатгах янз янз болонтой би тэгээд хатгадгүй шүү дээ. Ерөөс хатгадгүй шүү дээ. Яа та хатгадгүй? Өөрөө л дурггүй шүү дээ. Дурггүй болол дургуйч явах нэг тэгэл болдгүй. Гар хөлдүүтэй гэсэн тухайд хэлж гэнэ үү? Эсвэл одоо арай өөр байдлаар хэлдэг юм одоо нэг юм хүний хатгасмаар юмнэл олд юм аач гэдэг юм уу? Тийм юм байна. Яг миний гар хөл бас нэг юутай болохоор талгаа дарахаараад бас бүгд манай хойч улсууч над дээр хэрдэж шүү дээ. Логон хөл нэгээд
Тэр талдаа дээрээс л гэж ярьдаг. Та морины толгой барьдаг юм уу? Одоо морины хүүхэд ооч шүү дээ. Үний толгой барьдаг байхгүй. Хүүхдийн толгой. Таныг зөөлөн гартай гэдэг утгаар нь таны чи хатгуул болох юм байна да гэдэг юм байна шүү дээ. Та ер нь ямар компани ямар бүтээгдэхүүний гол түлхүү хэрэглэдэг? За одоо энэ юуны онны шаргал одоо карнавал сайн хэрэгжилж байна. Одоо сарамсны ханд хэрэгжилж байна. Тэгэл нөгөө амьсгаа зодлагч гээл Дандаа TRM юм бүтээгдэхүүн. тийм хэрэгжилж шүү дээ. Зарим шар усыг гэвэл яг уралдаан наадам тулцсан байгаа үед морь эвгүүтэх, морины үеэ алдрах ямар шалтгаан нөхцөл байдаг юм бэ? Яг уйж байгаа үед нэг морины авьяа алдрах нь гайгүй шүү дээ. Уяад ажил хийж байгаа тохиолдолд. Энэ сүүлийн үед бол одоо нэг ханиад наслал болж их морины үеэ алдагдаж байна та. Ханиад асан бас энэ өвчнүүд шүү дээ. Нөгөө ачиг алан болон гээл тийм өвчнүүд. Тийм юмнууд гарч ирээд тэг яг уйж байгаа тохиолдолд мөрний алдрах нь одоо гайгүй байх гэж байна. За багийнх маань ингэж хэдэн хүүтэй? Тэг 3 хүүхэд. Хэдэн хүү ах уу? Охин том нь хамгийн том нь охин. Одоо 4 зэтэй сая энэ чи загсаа зэжиж байгаа нэг зээ байхгүй. 4 хүүтэй манай охин. Дараагийнх нь хүү хасан одоо энэ оног тамгалаад байж энэ. Сая ихнэр хүүхэд нэг хүүхэдтэй. Баг нь одоо 8 дугаар ангид. Бандаа. 2 хүүний охинтой. Тэгвэл ямар ч гэсэн аавын үеийн эрдмийг залгах хадуунд нь эзэн болох залуучууд бэлтгэж байгаа юм. Одоо манай дунд хөл болж штэ. Одоо эднээс тэгэл мөр яг санд явах байх. Энэ жил нэг даагаа өөрөө хүнээс аваад үйсэн. Бас улсад 18 рэл зөнтэй 7-оор явууд. Зүмбст. За ингээ өнөөдөр өнөө хамаг дуусаа юу? Өнөөдрийн оног дуусаа. Өглөөнөөс хойш та хэдэн онцор гадуур татсан юм бэ? 4 азар гадуу, 5 азар гадуу таамаглаа. Бид яг гол дээр ирсэн байх Яг гол дээр ирсэн. За хоёулаа энэ удаагийнхаа ярилцлагыг нэг ингэж жаргаад юм уу? За. Энд олон хүмүүс бас таныг хүлээж авах шиг байна ингээд. За өнөөдрийн үйл ажиллагааны гол зочин бол та байгаа. За өнөөдрийн Монгол тамгалтан дээрсэн та бүхэндээ амх баярлалаа. Оногаан хамгаа дууслаа. Одоо тэгээд ари цагаагаа ууж найр надмаа эхлэндээ. Амар тэжээл маань ямар онцлогтой юм бэ? За амар тэжээл нэг юм 4 төрлийн найрлагтай байгаа. Хивэг, овёс, эрдэс давсаар баяжуулсан. Тэжээлийг өгөхөөр гитсэн ингээд цанхаах уу гэдэг байхгүй юу. Би энд бол ингээд бүр ингээд итгэлтэй хийж чадна. Яагаад тэгэхээр манайх бүх ингээд тоос шороог ингээд нэг бүгдингийн цэвэрлээд авдаг болохоор ерөөсөө тийхгүй. Манайх хамгийн сайн чанарын болцтой эзэлгүүнжин өндөртэй овёс хэрэглэлдгээрээ давуу талтай. Амьсгаа задлж дархлаад дэмжинэ. Дархлааны системийг ингээд сайжруулах зорилготой ийм микроэлемент. Уяачд байнга авж байгаа шүү дээ тий. Одоо наадмаас өмнө одоо ингээ уралдахаас хэд хоногийн өмнө хурд одоо амар хоёрыг аявуух түлхүү өгдөг. Яг уралдааныхаа үед болохоор шингүүртийг өгдөг гэж нөгөө нэг уяачд өөрсдөө тэгж. Бид нар болохоор нөгөө нэг яг л өдөр болгон өгөх зааварчилгааг нь л өгч байгаа байхгүй. Өдөр тутмын шим тэжээлийг бүрэн хангаж ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ. Амар тэжээл. За багийнх маань сая бас харж байхад сүрэгчин брендийн эмэг хэрэглэдэг юм байна те. Хамгааны лавот байжсэн. За та бүхэнд яг хэрэгтэй цээж нэмнэ байна. Нэгсээ том одооных байна. За энэ нарны нэмнэ ах шүү. Нэм одоо үдчихдээ өмнө анх удаа эдгээ гардуулж байна. За таны мөн байнгын хэрэглэдэг гэсэн TRM брендийн бүтээгдэхүүн байгаа. Энэ бол би ингээд тулга аваад ирсэн бас. Хавар хамрын зар дээргээ. За энэ малгай нь халуун тий. За энэ бүтээгдэхүүн. За баярлалаа. За тэгээд дараагийн бас нэг хамтлагуудад ажлын өндөр амжилт хүсье. Баг маань товлогцсон учраас зарим компаниудаа холбогдож амжааг байгаа. За бас нэг юм бэлэг байна. Аяа шиг ингээ харуулч тий. За энэ нөгөө юм морины энэ дээр хамгаа тавьдаг. Энэ дээр хазар нөхтөө. Тулгаар арт гэдэг компани залуучууд ийм бүлгүүр хийдэг. За. Тэгээ бидний блогийг бас хамтдаа бичсэн та бүхэнд баярлалаа. Хамган тасан бодог хамгалсан адуун талд үргээ.
За ерөөд тасрий. За тэгээ бидний урилгыг хүлээж авч ярьсан Батардан ахта бас их баярлаа. надад өсөж байгаа шүү. За баярлалаа. За хойшоо очиж харагдж байгаа бацгаа. За тэгээд амгаан хамгаалаад амгийнхаа хамганы хишгийг хүртэж байгаа. За. Айл война усавраг малчаа аймаг алдарт байж халтуунганы эзэн энэ хүн эдний баргад их бол их чанга дээгнэтэй англи зам тавчлан тэгээд гарт орохыг асууж зөвшөөрч одоо бүгдээр нийтээр нэг гаргадаг. Тэгээд архиваад агсан тавьж байгаа ийм хүмүүстүүдийг болвол барьж бодлоодоо нэг эсгэн боор гэдэг тиймэрхүү юу хийдэлтэй мундаг байсан юм лээ. Одоо бол яхаа тэр үйлээр явал одоо одооны хүмүүс уурлах. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын нэмийн сангуудаар худалдаалагдж байна. Манай 24 онд манай Увс аймгийн 100 ангаас 100 жил болсон. Тэн дээр би бас бор шүтлэн төрүүлгээд. Тэгээд л дараа жил нь багтай тэр борлцсон. Одоо саялмс тэр өрөөг амгцуулсан. 25 онд. Энэ жил устай шүтлэн дөрөөр төгөлөд. Сайхан болсон. Манай хүүгийн найз Пүрүсрэн гэж байд. Манай хүү бас морин дуртай. Пүрүсрэнгээ дарангаан цэцэрлэгээ нэг зал баг. Аймаг алдарт очив. Тэн дээр хүү маань бас хэдмэртэй. Тэр дааганда сая нодлонгийн их хурдад амаа үзүүлсэн. Усын 100 жил тус 3 төгчлөө. Тэр 3 төгсөн баг. Тэр савра. Энэ жил миний нэрээр дахиад усад төрөг. Гал бүр нэгдэл болсон юм чинь үү? Гал гэж яваад байгаа. Хэцээгүний хурд гал гэдэг. Хэцээгүний хурд гэдэг. Бид нэг Сүхбат таврын марыг нэг ойж үзсэн. Тэгсэн чинь Сүхбат тавр би ч яг би нэг өлдөлтгийч сууж байсан. Нэг өдргийн таквалраад бутгалраад. Сайн уу гэл урданд бас таньдаг л байсан. Би бас нэг банхар нохоо хоолж өгдөөс юм аа. Өө авраг орж ирлээ гэдэг нааш сууна өдрөө. Тэгэл мормол яриад. Ойлоо манай хашаанд очие. Адуулсан дэрхчээ гэл. Тэгэл очлоо. Нэг юм агшилтай гэл нөгөө өөрийнхөө нөгөө хэсэг хөрөнгө адрагны төлгөөд хөрүүрээ Банжиралангаас Мангар утаа гэдгээс одоо энэ Доонронго халдангийн огшил тийм нэг загал халдзуур авчирсан шүтлүүр. Энийг ордуур байгаа 800 манай Батаа уяад энэ ордуур бас ганц нэг жижиг наадны аригдуулсан дөрүүлсэн юм байна. Тэгэл өнгөрлөө. Тэгэл гэрт очиод үгжэл. Маргааш нь жил нөгөөдөр дахиад ороод л. Илүү манай дураа юу их. Хашаар очие гэл. Тэгэл очлоо. Тэгэл юм яриад ордуур юм яриад тамал яриад. Тэг чинь гişүүн байсан шүү дээ чинь. 18 онд. 19 онд энэ. Тэгэл дараа нь 2 он дуудаж байна. Утсаар. Манай дөрөв дээрээч. Очлаа. Тэгэл бас одоо мөр хөвтөрөгч намайг янз юм яар. Одоо чи энэ горогтой нэг яар тохироод. Одоо хэд гал байгаал. Би одоо мөнгө зэрэг мөрдөр байсан чинь тэр. Тэгээд ихсэн чинь 3 залуу ирлээ. Шижирээ, нөгөө алтан шижирээ. Тэгээд Эрдэнэ гэдэг нэг ахын том ахын хүү Эрдэнэ. Тэгээд Гамбаа гэдэг бас ахтай хоёр. Бас нэг тэр нөгөө хэн блэ? Хөтөвөргийн нэг одоо гомбохын дадуугаа чинь. Нөгөө хөтөвөргийн зөвлөх хийж юу бидний зөвлөх хийж гээд
гомхын дадуу нэг шин адуун дээр очиход тэжил өгөөд байдаг. Хин. Тэр дөрөв орж ирдэг. Тэгсэн жил за одоо бид ингээ гал байгуулсан. Би нэрийг өгнө гэл тэгэл. Инкот гэдэг. Тэр контент. Тэр дөрөвч ирдэг. Энэ хүний соёлын үйлчлэгийг таарс яар. Би одоо хоролтой яарад явлаа. Галыч нэрийг би өгчий. Тэгээд хэцээний хорд гэж галаагүй. Нэр өгье. Тэгэл гараа явснаа төдгүй оргээд ороод ирлээ. Бүгд дээр гараад хар таанаар гэл. Тэгээд гадаа шогийн модон дээр хэрээс очиж. За хэрээс бас найдвартай энэ жил бол янд. Одоо галаа байгуулсан одоо ингээд би нэрийг өглөө. Та хэд ингээд босд юм аа яриагаа яваадаг. Тэгэл тэр зун шүдлүүрээ тэр буурлыг халдзуурыг би хашаанд авчираад онсон чинь бүлгээ болдог. Манай гам бүлгэл их ундаг гэсэн. Шовт бүлэг. Хавар. Тэгээд ганц нэг ажлыгаа зам амниг шахуу юм аа. Энд чи эмнэг юм биш өгсөн чинь. Үгүй аа. Чин зун уралж байсан даагавсан. Тэгээд яарын зүйлдээ эмнэг л бол таарлаа. Тэр нь Монгол таг Монгол руу л дээ. Төв аймагт туралдал ийгээд Төв аймагт туралдаас их холор ирсэн шүү дээ. Өөр их холор. Тэгээд энэ галын нэрийг энэ Хотоор өгсөн байхгүй. Тэгээд бас аваргыг өгсөн нэр гэж бэлгшээгээд. Тэгвэл Одоо сутаар шин танай галд байдаг. байхгүй. Тэр жилээ яваад гал маань хичнээн гişүнтэй ямар гişүнтэй байна. За одоо яг цулах байна. Бэлгэр сайхан. За гişүүдэд Ядамах. За ядамах маань. За та өөрийгөө танилцуулж аль аймгийн сум хэрэглэжтэй. Ярангаа аймгийн хотон сум. Я багаараа өрөө явуулдаг. Одоо мал байна. Дарамтай аймагч. Ядуунууд тэнд байгаа. Манай хатан дүүдэр гэдэг. Одоо багтайгаа бас 4-5 жил болчихлоо. Өө чин цал хэрэг. Би зүгээр цал хэрэг байхгүй. Намайг савж өгдөг. Би болохоор тэр багийн ахыг ихнэр шинэ үчирл гэдэг. Хичээл үйл юм. Их төсөө өгдөг. Тэгээд багийн ахыг дагаад одоо нэг 2-3 дахь жил рүү явж байна. За намайг Хөвсгөл аймгийн Бүрэн сумын Харьяат аймгийн алдартай яач фичагийн дэлгэр сайхан гэдэг хүн байгаамаа. За энэ Гүрөөдрийн Бат Эрдэнэ ахтайгаа одоо сүүлийн 3-4 жил хамтраал мөрмөө яал ингээд мөрмөл аваад атомола хамт ингээд аваад явж байгаа юм да. Ер нь бол 3-4 жил болж байна уу би чи. Тэгээ ер нь даваагийн ахтайгаа хамт тэгээд хаваагийнхаа даавар зөвлөгөөр мордоо яал сүлүүд ер нь морнераасаа тэгэл хөөцөлтөөл явж байгаа. Тэгэл Өөрчлөсөн том наадамдууд 10 дотор мөр ер дахиулаад. нь бол тий дахиад байгаа. Ер нь зөв. Улсын бүс-бүсийн айраг марг бий. Айл хаана вэ? Хөвсгөлд 22 онд анх шүтлүүрээ. Амуу зүрэл хэлчихсэн нөө. За ингэж байна. Сайхан бар өдөр уралдсан даавхын бүгдэнд нь баярлалаа. Тамган тасан болж адуун төмөрөх болтугай гэж өрөөе дөө. За тэгэхээр айргаа ууж. Ер нь яванд янз болох юм. Суррага шанзан дуррудин бэ маннанда 남한강으로 더욱한바 дөрөвтэй маннан 더욱한바 тав에 만난 댐배 만난 дөрөвтэй 느끼바 ганцхан өдртэй мандан доллоо гэрэг 댐배 만난 хоёр 한반도 드루컴바 고롱이 홀도 드루기 만든 탑태 만든 댐배 만든 хоёр 더욱한바 доллоодрги тавтай мандан тавтай мандан дэндэнэрслэгэн дөрөвтэй 더욱한바 고롱이 홀도 sursansan доллоодрги дэндэн хоёр гэнэ нэрчилва
Дөрвөн бандан сургашин дургаваа тэмбэ мандангин Торвэ мандан хойдонва Хоёртон холби тавтай мандан тавтай мандан тэмбэ мандангин хамба Хоёртон холби тавтай мандан тавтай мандан тэмбэ зөрөдва Хоёртон хорогэн болчета Тэслэн нүгтэй бэ? Бис таар. Хоёр өдөр дэмбэч. Хоёр өдөр дэмбэч. Хоёр гурав дэмбэж чи бол болно гэж аахгүй. Тэгээд хоёр гурав явчихсан. Өнөөдөр 26 оны 8 сарын 20-ны Улаанбаатар өдөр байгаа. Шинийн 8-ны Улаанбаатар өдөр зочных маань унгаад хамгаалж байгаа. Бид бол зориудаар энэ унах хамгаалалтаа зоригцож аль хэсэг адвахара блогийнхаа хэлж дугаарыг бичсэн. Блогийн маань шимтэн үздэг хүмүүс тэр дундаа залуучуудаа зориулаад унах хамгаалж байгаа зан үйлийг харууллаа. Эднийх бол нөгөө хайлах буюу халуун тамга биш хүйтэн буюу сүлийн азат тамгаар дарддаг юм байна. 3 4 айлын адуу байх шиг байна. Өнөөдөр 5 азар гадуу хамгаалсан. Бид нэр 3 дахаас нь эхлээд зочинтойгоо хамт байж ярилцлаа. Миний сонсод дууснаар бол Боржгон найрын дигас гэдэг их хатуу одоо ирсэн зочин дэг ёстой байхыг шаарддаг ийм л гэж сонссон. Одоогоор оролцож амжаагүй явна. За тэгээ Боржгон найрыг дөнгөж эхлүүлээд дундаас нь гарсан блог өндөрлж байна. Манай өнөөдрийн зочин Монгол Улсын алдарт байж Гүр Азрын Батардан байсан. Олон бол бааргүй багийг гэж алдарч нэрсэн энэ хүн. За яагаад бааргүй гэдэг нэрийг хүртсэн бэ гэхээр миний ойлгож байгаагаар за олон түмний хэлж байгаагаар бол хэлсэн ярьсандаа эзэн байх тухайд эр хүний нэг жудаг ёсыг сахих тухайд альва зүйлнийг хоёргүй сэтгэлээр хандах тухайд нүүр тал засахгүй байх тухайд ер нь л нэг юм гол чухамжтай эрхүү юм а гэж. Тэгээ тэрүүгээр нь чинь хүмүүс бааргүй гэж нэрлээд итгэж болох эрхүү юм а гэж марныхын мөнлөдөг. Тэгээд багийн ахтайгаа нэлээд удаа хөөцөлж бас ярилцлаа. Тэгээд зочиндоо сэтгэл хангалуун байна. Ирсэн сэтгэлчлэн бүтээлээ. Тэгээд одоо буцаж явна аль хэсэг ядуу блогийнхаа дараагийн дугаарууд дээр хамт байгаарай гэж үзэгчдээс хүсэж байна. Баярлалаа та бүхэнд.